бодлого тайлбарлах вэ гэхээр ардын банкын бодлогын бодлогууд гэсэн сэдвийнхаа үед ардын бодлогын бодлогоудаас тайлбарлаж өгье. За 1.130 дараа бодлогоонуудыг төгсгөлгүй үед ардын бодлогоор илэрхийлээрэй гэж байна. За жишээл бүгдээрээ 11.3-ыг яаж ардын бодлогоор илэрхийлэх вэ? За бид хэлбэр жишээл 2.1 ардын бодлогоор илэрхийлэхээр бүгдээрээ яг үхээр энэ хуваараа нэг 10-ын зэрэг хэлбэртэй л тавьмаар байна тий 10 100 1000 ч юм уу. За тэгэхээр бид нар 2-ыг бол чадна. 5-аар уучлахаар 5.1-5 250 10. Тэнгүүл энэ маань 0.5. За гэтэл би одоо энийг 10 болгож ихэд нэлийн төвхтэй харагчин тий. За тэгэхээр яах вэ бүгд харъя. За тэгэхээр энэ тохиолдолд энэ дээдлийнхаа хэлбэр жишээн дээр авъя. Ер нь бол энэ маань 1-ийг 2-т хуваа гэсэн үг тий. За тэгэхээр 1-ийг бүгдээрээ 2-т хуваалаа. 1-т 2 багт 30-аас 0 бүхлээр өгөөд за тэгээ болгоод ирье. Тэгэхээр 2 5-ыг 10 гээд ингээ би 10-ын бодлогоор илэрхийлчихэж байна. За тэгвэл одоо би энийг 10-ын зэрэгт болгож чадахгүй юм чинь 2-т 10 болох энийг ашиглая. Тэгэхээр 3-ыгаа 11-т хуваах нэ. За 3-ыг 11-т хуваахаар 3 дотор 11 багтахгүй учраас 0 бүхлээр өглөө. За тийг болгоод ирье. За 30 дотор 11 болохоор 2 багтана тий. За 22. За хасгаар 8 болчихно. За тгийг болгоод ирье. 80 дотор 11 маань болохоор 7 багтана. 77. За тэг хаслаар 3. За 3 өгмөл бүгдээ дахиад тгийг болгоод ирнэ тий. За тэгэхээр үрбэл дахиад эхнээсээ эхэлж байгаа гэсэн үг гоц. Одоо би явах гэсэн чи энийг 2-оор өглөө. Тэгэхээр 22 хасгаар 8 болно тий. Тэгээ болгоод ирлээ. Тэнгүүтэл нь 7-оор өгөөд 77 гээд дахиад 3 гээл дахиад эхнээсээ эхэлнэ. Өөрөөр хэлбэл манайх энэ маань гээд төсдөө үргэлжлээ л байгаа маань. За тэгэхээр бүгдээр юу гэж тавих вэ гэхээр энэ давтагдаад байгаа энэ 27 маань манай үе юм биш үү? Тэг гээд 27 гээл давтагдаад байгаа юм байна. Тэгэхээр би энийг үйт ардын бодлогоор шилжүүлнэ гэвэл 0 тэгээ 27 үйт байх нэ. За бүгдээр буцааж шалгая. За буцаагаад яаж шалгах юм бэ гэсэн чинь тэг гэснээ 27 уйлээд байгаа юм шүү дээ. За энэ тоогоо би x өцөж. За тэгэхээр манайх энэ маань 27 гэд уйлээд байгаа учраас өөрөөр хэлбэл энэ маань тэг 27 гэл ингээ хязгааргүй одоо гэсэн үг шүү дээ. Энийг л бүгд x гэж тэмдэглэж байгаа гэсэн үг. За одоо би яах вэ гэсэн чинь энэ тоогоо хоёр талын хайлангийн 100-аар хөржүүлье. Тэгэхээр яаж юм гэсэн чинь таслал 2-оор нь хойшлоод за манай энэ маань 100 дахин нэмэгдчихнэ. За одоо энийг хоёр талын би 100-аар хөржүүлье. Өөрөөр энийг үржүүлж байгаа гэсэн үг шүү. 100-аар үржлэхэд таслал 2-оор нь хойшлоод манай таслал маань энд ирчин тий. За тэгэл цаашаа дахиад 27 гэл үлээд байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр үйт ардын бодлогоор ингэж тавьчихна. За x-ийг 100-аар үржүүлэхээр 100x болчихж байгаа. За тэгэнгүүт бүгдээрээ энэ анх байсан тоогоо энэ доор нь тавьчих би. 0 гэснээ 27 гэд уйлж байгаа гэсэн үг шүү дээ. X хооронд хасчих бүгдэр. За хасгаар одоо бол 27 гэсэн үеийн 27 гэж зорг авч байгаа юм адилхан. За хасгаар энэ ботхоонууд нь бол хасагдаад 0 болчихно шүү дээ. Тэгэхээр 27-оос 0-ыг хаслаа. Энд 27. Тэнцүү 100-аас 1-ийг хаслаа. 99x. За тэгэхээр одоо бүгд x олно гэхээр 27-оо 99-т хувааж өгнө. За хоёул 9-т хуваагдах юм байна. Тэгэхээр энд 11, энд 3. За одоо бүгдээрээ буцаад ингээ харсан чинь манайх 11-ний 3 маань энэ мөн бахнэ. За бүгдээ дахиад нэг жишээ авъя. За эндээс би жишээлбэл энийг авъя. 26. За жоохон төвхтэй явсан дээр баха тий. За энийг авъя. Өөрөвл 12.53. За энд бүгдээрээ 12.53 гэсэн энгийн бодлогыг 10-ын бодлогоор руу шилжүүлье. За тэгэхээр бүгдээрээ явах гэсэн чинь 53-аа 12-то хуваах нэ. За тэгэхээр одоо бүгдээрээ энэ 53-ыг 12-т хэдээр үржүүлэх болох вэ гэхээр 4-өөр үржүүлвэл яг 48 болох юм байна. За хасгаар энэ 5. За ингээд одоо 5 маань 12-т хуваагдахгүй юм чинь таслын арын тоо бол бүхэл том шин чинь арын тоо бууж ирэхээр бүгдээрээ тгээ болгоно. Тэгтээ таслаад авчихна.
За одоо бүгдээрээ 12-т 50 дотор 12 чинь дахиад 4 багтнаа тий. Тэгэхээр ингээд 48 болчихно. За хасгаар 2 болно. За тийг болгоод тэрий 20 дотор 12 чинь 1 багтна. За 12. За хасгаар 8 болчихно. За тэр өгөөд за одоо бүгдээр нь чинь 12 чинь 8 80 дотор хэд багтахыг гэхээр 6 багтах байна. 6-аг 12 гэхэд 72. За ингээд хассан чинь дахиад 8. 8 чинь тэгээ болгоход дахиад 6-аар өгнө. Тэгэхээр 72 гээд гээл дахиад ингээл хязгааргүй үргэлжлээл ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бүгд юу гэж тавих вэ гэхээр манай энэ одоо 6 6 гэдээ тавтагдаад байх юм байна шүү дээ. Тэгэхээр манай тоо маань 4 бүхэл гэд 41-ийг тавиад үе маань 6 гэсэн үг. 6 6 гээл хязгааргүй явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ тоо маань 4 бүхэл 6 гэд ингээд тавьчих нэ. За одоо бүгд буцаа шалгаад үзье. За буцаад энийгээ бүгдээрээ энгийн батархай хэлбэрээр тавьж үзнэ. За энийг би энгийн батархай хэлбэрээр тавьмаар байгаа тий. За энийг яахыг гэж чи бүгдээрээ одоо энийг хэдээр үржүүлэх вэ гэхээр би ингээд 100-аар үржүүлчихээр таслын дэрчнээ. Гэтэл энэ таслын ард ингээд 6 6-г уйлж байгаа. Анхны тоноос хасаж жоохон зүй тогтолгүй юм хасагдах гад байгаа учраас бүгдээ энэ таслыг хідэн орон хойшлуулвал ашигтай вэ гэхээр манай энэ тоо маань 441 гэснээр 6 6 6 гээл хязгааргүй явж байгаа гэсэн үг шүү дээ тий. За тэгэхээр энийг би хасахад илүү өөртөө амар ойлгохын тулд яах вэ гэхээр энэ таслыг би 3-оор хойшлуулъя. Тэгэхээр би 1000-аар үржүүлэх гэсэн үг. 1000-аар үржүүлэхээр 3-оор хойшлоод тэгин чинь үлдсэн 6 6 гээл үлээл ом чи ингээд тавьчих. За тэгэхээр энийгээ бас 1000-аар үржүүлчихё энэ. За тэгээ би анхны энэ тооноос хасах жоох төвхтэй тийм үү? Яг л 41 гэснээр 6 6 гэд. Энэ болохоор уяндан 6. Тэгэхээр дахиад ийм хэлбэрт оруулахын тулд би яах вэ гэхээр дахиад энийгээ сайн 1000-аар үржүүлсэн шүү дээ. Одоо 100000-аар үржүүлчих юм тоо анхны тоо. 100000-аар үржүүлэхээр яасан гэсэн чинь таслал маань манайх ингээд 4-оор хойшлоод энэ төрчих юм. Өөрөөр хэлбэл 16 6 гээд тэгээд дахиад үеийн инээс хойш 6 6 байгаа. За одоо би 1000-аар биш яасан бэ гэсэн чинь 100000-аар үржүүлсэн. За одоо энэ хоёрыг хасахад амар байхгүй. За би нэг хасахад амар ойлгохын тулд бага тоогийн доор нь тавьчих. Дээдлийнхэн тоог доотлол нь тавилаа шүү. Тэгэхээр энэ маань 4416 бүхэл гээд 6 6-г уйлж байгаа. Тэгээд 1000x. За хоор нь хасчих. Одоо хасахаар надад ямар авах вэ гэхээр энэ нөгөө бутархай хэсэгт нь баггүй болчин тий. За одоо эндээс энийг хасна. За 6-аас 6-аас хар 0, 6-аас 1-ээс хар 5, 11-ээс 4-ээс хар чинь 7. Нэг орон зээлцэм чинь маань 3 болцсон шүү дээ. Тэгээ 13-аас 4-ээс хар 9, орон зээлцэм чинь 3 болчихно. За ингээд тэгээ 100000-аас 1000-ыг хасгаар манайх юу болох вэ гэсэн чинь 9000x болчихно. За одоо x олъё гэхээр бүгдээрээ 39750-аа 9000-таа хуваахад өгчнөө. За энэ чи хуваа. За юмсан тэгүүдээ бүгдээр хураач. Тэгэхээр энэ маань 3975-ыг хуваах нь 900 юм байна. За одоо яах вэ гэсэн чи нэгээ бүгдээрээ хуваагаад хэдэн бүхэл хэдний хэдвэ гэдэг тавья тий. Тэгэхээр энэ чинь бас дахиад ядчил эн чинь 5-аар төгсөж юм чинь 2 5 маань 5 тураагдах юм байна. Дээр нэмээд цифруудын нэмээд үзэхээр энд 12, энд 12 24. Тэгэхээр цифруудын хэлбэр нь 3 хуваагдж байна чи гэдэг чинь манай та 3 хуваагдана гэсэн үг. Та 3 ба 5 хуваагдж байгаа юм чинь хоёулангийн сайхан ямартай ч гэсэн 15 хуваагаад тавьчих. За тэгэхээр одоо бүгдээрээ 915 даваана. Тэгэхээр 6-гаар өглөө 90 болоод тэг буугаад ирэхээр 60 гэсэн үг. За энэ маань 60 болчих. За одоо тэр 3975 бүгдээрээ яах юм гэсэн чинь 15 тураана дахиад. Тэгвэл бид нэг юм тодорхойлоход амар тий. 2-оор өгөх юм байна. Тэгэхээр 30 хасгаар 97. За 6-аар өгөх юм байна. Тэгэхээр 90 болоод хасгаар 7 үлдэн. Тэгээд 5 болоход 75. Тэгэхээр 5-аар өгөхөөр манайх 75. За тэгсэн чинь манайх 60-ны 265. За дахиад 5 тураачих юм шүү дээ. За бас ингэж харах байсан байх шүү. 75-аар төгссөн ч манай 25 туваагдана. Тэгээд төгссөн ч 25 туваагдана. Ингээд 25 туваагдсан бас харчих байсан байна тий. За одоо 5 тураачөө энд 12. Тэгээ одоо бүгд төр 265-аа дахиад 5 тураахаар хуваахаар 5 25.
15 чинь 3-аар хүчнэ. За тэгэхээр манайх 12-ны 53 болчих юм шүү дээ. За анхны бутархаагаар бүгдээ. Манай анхны бутархаа маань 12-ны 53 мөн байсан бооз. За ингэж илэрхийлж болох нэ. За дараа нь болохоор ингэнэ. 131. Дараах үед 10-ын бутархааны таслалаас хойш 548 дахь оронд ямар цифр байх вэ гэж. За жишээлх юм бол би энийг авъя. За энэ тооны таслалаас хойш 548 дахь орон. За тэгэхээр би 75 34 гэсэн энэ 72 72 гэж үйлээд байгаа гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл 75 34 энэс хойшоо манай ингээд 72 маань ингээд хязгааргүй давтагдаад байгаа гэсэн үг. Тэгээ бүгдрийн таслалаас хойшоо яг 548 дахь оронд ямар цифр байгааг олох гэдэг. За тэгэхээр бүгдээ эндээс харахаар за 34 маань 2.5 байна. 72 маань бас ингээ 2-оор ингээ давтагдаад явчих тий. Тэгэхээр одоо би яах вэ гэхээрээ 548 орон энэс ингээ хойшоо бичих гээд байна. За 548 орноос энэ 34 бол хасчул үлдсэн дандаа 72 гээл давтагдаад явчихна тийм үү. За тэгэхээр өөрөөр хэлбэл би 548-аас энэ 34-ийн 2 оронг хасчихъя. Тэгэхээр 546 орон энэс хойшоо 546 орон. Гэсэн чинь би одоо энийг 72 72 гээд 2-2-ороо энэ хоёр маань давтагдаад байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 546-гаа би 2 туваач. Өөрөлдвөл 72 хэдэн удаа давтагдж байгаа гэхээр 2 ч яг тэгшээр юм чинь хуваагдчих шүү дээ тий. За яг хуваагаа тавьчих. 2 2-ын 4 14 гэхээр 2 7 14. За тэгээд 6 нь буугаад ирээд 2 3-ын 6. За өөрөлдвөл манай энэ 72 чинь 273 удаа ингээд давтагдана гэсэн үг. За тэгэхээр эн чинь яг тэгш том чи 273 удаа давтагдаад ингээ хамгийн сүүлд нь манай 273 дахь 72 чи ингээ очих чинь гэсэн үг шүү. Тэгэхээр манай 548 дахь цифр гэдэг бол 2 гэсэн цифр байх нэ. Манай энэ тохиолдолд манай энэ одлогон дээр 548 дахь маань хэд гэсэн цифр байх вэ гэсэн чинь 2 гэсэн цифр байх нэ. За сая бол яг гой тэгшэр хуваагдсан. За одоо тэгвэл би 4-р хин авъя. 4 2 гээд 539 маань ингээд давтагдаад байна. За энэ 548 дахь оронг олох гэж байгаа. Тэгэхээр манай энэ тоо маань за өөрөөр хэлбэл 539 маань ингээд давтагдаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл энд 539 дахиад 539 гэдэг ингээд давтагдаад байна. За тэгээ би энэ таслаас хойшоо 548 дахь орон олох гэдэг. За 548 дахь орон юм чинь эхлээд би сонгоороод байгаа энэ нэг оронгоо хасчих. Тэгэхээр 547 энэс хойшоо 547 дахь тог олох гэдэг. За энд маань 539 гээд 539 маань хэдэн удаа давтагдж байгаа болохын тулд 547-гоо би 3 тухаач. 3 оронгоор нь багцалчих гэсэн үг. За 3 тухахаар энэ маань 1 3 3 24 гэхээр чинь 3 8 24. Тэгээд 7 үлд чинь 7 маань 2 3 6 гээд одоо надаа яг нэг үлдэгдэл гарч байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр нэг үлдэгдэл. За тэгэхээр энэ маань юу болох юм гэсэн чинь манайх ингээд 539 маань 182 удаа ингээд давтагдаж бичигдээд тэгээд цаана нь за ингээд энэ хүртэл ингээд 182 удаа бичсэн гэж бодвол дахиад 539 гэж эхлэн штэ. За тэгэхээр 182 удаа ингээд бичигдээд цаана нэг үлдэгдэл гарна гэдэг маань манай хамгийн ихний цифр маань л манай 582 дахь 582 лөө 548 дахь цифр маань 548 дахь цифр маань 5-ын цифр байсан байх нэ гэж болж байна. За дараа нь тэгвэл энэ чинь за өгөгдсөн рационал тоог үед артын бутархай хэлбэр биччихэд таслаас хойш 2025 дахь цифрыг олно гэж байна. За энэ дундаас би жишээлбэл байна шүү дээ. Энэ 5-ны 7-г авъя. За өөрөлдвөл 1,132-ын бүгдээрээ 5 дахь тог буюу 7-ны 5 гэсэн
энэ бутархайг үйд ард түмтралбар биччихээд таслаас хоошоо бүгд 2025 дахь цифрийг болох нэ. За тэгвэл 7-5 үйд ард түмтрал шилжүүлэхийн тулд бүгд 5-7-доо хуваач. За 5 зэрэг багтахгүймч 0 бүхлээр өглөө. За тгий болгоод ирээ 7-7-49. За тэгэхээр нэг эмч тгий болгохлаа 1-ээр өглөө 7-1-7 хаслаа 3 булаа дахиад тгээр өгөөд 4-7-28. За дахиад 2 бууж ирлээ 20 дотор манай 7 чинь 2 өгт нь 2-7-14 6 буугаад ирлээ. За тэнгуэл нь одоо би 60 гэхээр 60 төр 7 маань болохоор 7-8-56. За тэгээд 40 үлдлээ. 40 дотор болохоор манайх 6-7-42 юм чинь 5-7-35. За тэг хассан чинь 5 үлдлээ. 50 гэл тэнгуэл би одоо дахиад эндээс эхлэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэсэн үг гэхээр яг энэ маань дахиад эхнээсээ давтагдаал 285 ингээл явна гэсэн. Өөрөөр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр үе нь энэ очиж тархна шүү дээ. За тэгвэл одоо энэ үед ардын бутархайгаа ингэж биччихээд 2025 дахь цифрийг болно гэж. За манай үе маань 6 оронтой тоо. Тэгвэл би 2025-аа 6-6-аар багцалчээ. За 6 туухаар энэ маань 3-6-18 хасахаар 2 үлдээд 2-оо болгоод 22. 22 гэхээр 3-6-18 тэгээд 45. 45 чинь болохоор манайх 6-7-42 гээд хассан чинь цаана 3 үлдэгдэл гарч байна. Өөрөөр хэлбэл надаа энэ үе маань 337 удаа давтагдаад цаана 3 үлдэгдэл гарна гэдэг маань эхнээсээ 1 дэх 2 дахь 3 дахь цифр л байна гэсэн үг тийм. Тэгэхээр манай 2025 дахь цифр маань юу болж таарах вэ гэсэн чинь 4-ийн цифр болж таарах нэ. За дараа нь энэ хэсэг бодлого маань энэ дараах бутархайнуудыг энгийн бутархайд шилжүүлнэ үү гэж байна. За тэгэхээр одоо бүгдрээ эндээс нэг хид хідэн юу жишээ авчи тийм. Ялгаатай жишээ авчи. За нэг хэлбэр нэг жишээ авъя. Жишээл энийг бүгдээрээ үйд ардын бутархай шилжүүлнэ гэж байна. За энэ чи дахиад авцсан байгаа. За одоо энийг бүгд үйд ардын бутархайд. За тэгэхээр хэрвээ бүгдээрээ энд таслаас хоошоо нэг орон байгааз за ийм байгаа тохиолдолд энд байгаа оронгийн тоогоор 9-д тавиад тэгээд хүртүүдээр нэг оронгоо тавьчихна. За тэгээ манайх энэ маань 3-ны 1 гэсэн энгийн бутархайсан байна. За эсвэл одоо бүгдээрээ тэг гэснээр энэ чи 15 үйлээдвэл энд байгаа оронгийн тоогоор 9-д тавилаа. Тэгээд энэ дээрээ хүртүр дээрээ энийг тавьчихна. За тэгэхээр энийг би 3 туухаар энэ чи 5, энд 33 гээд энгийн бутархайгаар шилжүүлж байна. За энийгээ бүгдээрээ мөн яаж хийж болох вэ гэхээрээ за 0 гэснээр үе нь 3 явж байгаа шүү дээ. Энийг x тогч. За энийг 2 талын 10-аар үржүүлэхээр таслал 1 орон хойшлоод 3 гэснээр үе нь 3 чинь 3 явж шүү дээ. Энэ маань rx. За энэ ингээ хэлбэр тоочос бүгдээрээ за би энэ дээр байгаа энэ гаргасан анхны тоогоо доор нь бичиж хагаад энийг хооронд нь хасчих. Тэгэхээр энэ нөгөө бутархайнууд нь болохоор хасагдаад ижил хэмжээ нь хасагдаад 0 болж шүү дээ. Тэгэхээр 3 бүхэл 10-аас 1 хэсгээ 9 болоод t(x) олно гэхээр 3-ыг хуваах нь 9 гээд өрөвл энэ маань гарч иж байгааз энэ. За цаана нь ийм процесс явж байгаа нь шүү. За тэгэхээр бүгдээрээ одоо ийм хялбар таслаас хойш байгаа ийм үед таслаас хойшууд үеийн эхэлж байгаа тохиолдолд энд байгаа оронгийн тоогоор 9-д тавьж байгаа юм шүү дээ. 2 орон юм чи 2 шиг 9. За бүр мартчихад байвал энэ харын арга ашиглах нь байна тий. За одоо жишээлбэл энэ би дахиад нэг жишээ авъя л да. 0 гэснээр за 0 биш 2 бүхэл гэснээр 731 гээ үйлжэвэл би яаж тавих юм бэ? 731 маань 3 орон хамчин 3 шиг 9 тавилаа. Тэгээд 909-ний 731 гэдэг ингээд ингийн метраар бич болох юм байна. Харин бүгдээрээ жишээлх юм бол одоо ийм байгаа үед за одоо 0 гэснээр 15 3. За нэг бүгдээрээ яагаад байгаа гэхээрээ за би 2 нэг аргаар хийчихэд дахиад бас нэг арга зааж өгье тий. За энийг бүгдийг хэсгэчихөө. За тэгэхээр чинь үе нь 3-3 гэвлээд үйлээд амчин би энэ таслаа энэ тавьчихын тулд би 100-аар үржүүлчихээр таслал 2 орон хойшлоод за юм болчихно. Энэ маань 100 гэсэн. За энэ тохиолдолд энэ дээд хөдлөх шиг хасахад жоохон цохимжгүй байна тий.
Тийм учраас би энийгээ дахиад нэг 10-аар орчуулж. Тэгвэл тасал маань нэг орон хойшлоод 153 болоод тэгсэн ч гэсэн үе нь 3 гэж байна. Бол 3. Энийгээ 10-аар орчлохоор 1000 x болж байна. За тэгээ хооронд нь хасчих. За хооронд хасахын тулд ихээс нь багассан тул би энэ дээр болсон энийгээ энэ доор нь 15 гэсэн үе нь 3-аар 3 явж байгаа те 100x. Тэгээ хооронд нь хасчих. Тэгээ хасгаа надад яагаад амар вэ гэхээр энэ хойноогоо нөгөө таслаас хойш тоо нийцэх учраас ингээ хасагдчих ш тэ. Тэгэхээр энэ маань 0 болоод 13-аас 5-ыг хасгаар чинь 8. Зээлцэм чинь 4-өөс нь x хасгаар чинь 3. Тэгэхээр 138 тэнцүү 900x 1000-аас 100 хасч байгаа юм чи. Тэгээ x олно гэхээр яхаа бүгдээрээ 138-аа 900-да хуваагдах гэж байна шүү дээ. За тэгээ хураагдахаар тоо чинь жишээлбэл 2 тураач л да. Тэгэхээр энэ маань 450 138-ыг 2 туухаар 69 гэд. За энэ маань дахиад юунд хуваагдах юм биш үү? 3 хуваагдах юм байна тий. За тэгэхээр одоо бүгдээрээ явах уу гэсэн чинь дахиад 3 дахнаас сая 2 тал басан шүү дээ. Цэврүүдийг нэмсэн чинь энэ маань хоёул 9 хуваагдахаар тоо байна тий. 3 хуваагдахаар тоо байна тий. За 3 тухаар энэ чинь 23 453 тухаар 150. Тэгэхээр манайх ийм үйд бутархай маань ийм ингийн бутархайсан ба шүү дээ. Бүгд буцаа шалгаад үзье. За одоо энийг зөв байна уу гэдэг шалгахын тулд бүгд 23-аа 150-да хувааж өгнө тийм үү. За 23 150 багтахгүй учраас 0-оор өглөө. За 230-т 1 багтнаа. Тэгэхээр 150 хасъя. Тэгэхээр 150 гэсээр 80 болно. За 80 юм чинь дахиад тэгээр буулгаад одоо 5-аар өгөхөр энэ маань 750. За хассан чинь 50 юм байна. За тэгвэл дахиад тэгээр өглөө 500 ч бол энэ маань 3 багтана. Тэгэхээр 450 болоод дахиад хассан чинь 50. Дахиад тэгээр өглөө 3 гэдэг ингээ явах гэдэг. Гэх юмшил ингээ явах юм байна. Энийг тэгвэл бүгдээрээ үе нь 3 юм байна гингээч болно. Тэгэхээр манай анхны үйд бутархай маань гараад ирж байгаа зү. За энийг өөрөөр бас бүгдээрээ яаж хийж болох вэ гэхээрээ. За энэ маань энэ бутархайг бахна шүү дээ. 0 гэсэн үе нь 15 3 гэж явж байна. За тэгэхээр энд бид яаж бас болох вэ гэхээр тэг бүхэл юм байна. Тэгээд таслаас хоошоо бүтнээрээ тавьчихсан бүгдээ таслаас хоошоо бүтнээ тавиад тэндээсээ тасал хаалт харийн тоогоо хасчих. Тэгэл бүгдээ энд байгаа оронгийн тоогоор 9-т тавилаа. Хасах нь 15 чинь 2 15 чинь 2 шиг 9-т тавилаа. За тэгэхээр манайх 900-ны 153-аас 15-ыг хасахаар манайх 138 байна. За тэгээ ингээ буцаа ингээ харсан чинь манай энтэй адилхан байгаа. За тэгэхээр энэ арга маань хэлбэрчлэл ер нь бас цаад утга нь ийм байдаг бахнэ. За тэгэхээр дахиад нэгийг баталгаажуулаа хийе л да бүгдээрээ. Одоо 72 бүхэл 820 гэснээр үе нь энэ 7 мянга явсан гэж үү. Тэгвэл бүгдээрээ энд яах вэ гэсэн чинь антиг адилхан төстөө тооцсон биш. Жохо өөртөө авч ялгааг нь харуулах хэрэгтэй тий. За одоо 831 мянга тавьчих. За тэгвэл бүгд энийг яах гэж 72 бүхэлгээд таслаас хооших тоогоо ингээд дуустал нь тавьчих. Тэгэхээр 82731. Тэндээсээ бүгдээрээ таслал хаалт төрөнд тоогоо хасчих байгаа шүү. Тэгээ энд байгаа оронгийн тоогоор 9-ийн тоо тавина. 9-ийн тоо. Тэгэхээр энд маань бүгдээрээ 5 шиг 9 тавилаа. Энд 2 шиг 9 тавих нь шүү дээ. За тэгээ хаслаа. Энэ маань юу болох юм гэсэн чинь 72 бүхэл. За энд 2 шиг тэгтээ. За эндээсээ бүгдээрээ 82 хасчих нь шүү дээ. Тэгэхээр 82731-ээсээ бүгдээрээ 82-оо хасаад тавьчнаа гэсэн үг. За тэрийг би болохоро тооны машинаар хасчаа. Тэгсэн чинь 82649 гарч байна. За тэг хураагдах боломжтой бүгд хураачин. Ингээд үйд артын бутархайг энгийн бутархайгаар илэрхийлж ингэж болох нэ.